50 насны 34 хавраа хориход Авдгантдах онцгой дэглэмтэй 20 ангийн эмнэлгээр орж өвчтнүүдтэй уулзж явахдаа нодон 8 сард Мантийн 20 ангид таарлцсан Төмөрбаатартай энд бас л таарлаа. Урд өмнө нь нэрийг нь олонтаа сонсч явснаас биш тухтай уулзж байгаагүй түүнтэй энэ удаа өөрийнх нь хүсэлтээр удаан ярилцлаа. Шүдэн унаж биеийн жалах буурсан 60 гарсан гэхээр тэрээр өөрийн амьдралын тухай харамсан ярьсан юм. Энэ жил 50 нас хүрсэн түүний сүүдэртэй бараантай амьдрал бүр 1954 онд буюу 13 настайгаас нь эхэлжээ. 3-аас 7 дугаар анги хүртэлх үеэ хөдөлмөр сургуульд өнгөрөөсөн ажээ. Тэр үед сахилгагүй хэрэг төвөг тарьдаг хүүхдүүдийг сургууль багш сургууль хүмүүжүүлэгчид тэр шааж хөдөлмөр сургууль хэмээх сайхан нэртэй амар сургуульд илгээдэг байлаа. Энэ насны хүүхдүүдэд орчин ах үе хүмүүжлийн асар их нөлөө үзүүлдэг гэж сургууль хүмүүжүүлэгчид номлодог. Гэтэл энэ номлол сургаалын үүднээс үзэхэд хөдөлмөр сургуульд хүмүүжлийн эерэг нөлөөлөл тун хомс байсан нь ойлгомжтой. Гэр орноос алс хол газрын сахилгагүй гэсэн хүүхдүүдийг цоглуулсан тийм орчноос хүүхдүүд сайн сайхан зүйл олж аавна гэдэг яаж ч бодсон бүтшгүй зүйл. Үүнийг хөдөлмөр сургуульд байсан улмаар гэмт хэрэг үйлдэн хүмүүжил хөдөлмөрийн колонд шилжсэн олон хүүхдийн амьдрал нотлно. Хүүхэд наснаас нь эхлээд үл бүтэх амтан гэж тусгаарлаж байснаар тэд дуулууртай сайн хүн болж хүмүүжсэн хэр олон бол. Өнөөдөр орон шоронгоос салдаггүй олон удаа оргож байгаа хүмүүсийн ихэнх нь дээр дурдсан сургууль колоноор дамжигчиж. Тэдний нэг нь Хорлоогийн Төмөрбаатар ажээ. Төмөрбаатарын төрсэн газар нутаг нь булганы их шиг өндөр. Бага байхад нь тэднийх Батсүмбэрт нүүн ирж суурьшжээ. 5 дүүтэй. Эцэг нь 1971 онд нас барсан. Угийн ажилсаг иршүүд их хорлоо нь хүүхдүүдэд өсөх гэж гадаа гарч ир гэрт орж им бол зүтгэсээр тэднийхээ гарыг нь ганцганд хөлийг нь дөрөөнд хүргэжээ. Ээжигээ инхүү ядарч явхад том хүү Төмөрбаатар нь дэрэгдэн байж баг чатугай тус тийм үзүүлж байсан бол ээжийнхэн сэтгэл санаа амар тайван байх байсан да. Олон жижил хүүгийнхээ хойноос санаа зовоодоо хөөрхий. Хар багаасаа мал дагаж ажил хөдөлмөрт үнэн сэтгэлээсээ ханддаг хорлоогой ууггүй зүтгэлээр аймгийн авраг адуучин болж явжээ. Эмэгтэй хүнд үнэхээр агтсан энэ ажилд нь тус дэм болдог эр хүн байсангүй. Хамгийн түрүүнд л тус болох том хүүн тэгэхэд шоронд. Ээж нь ажил үйлсээрээ аймаг улсдаа нэрээ дуурсгаж явхад хүүн адгийн муу нэр зүүж шоронгийн хатаас олж нэрийг нь баастаж явжээ. Энэ тухай Төмөрбаатар. Ээж минь аймгийн авраг адуучин хүн. 80-аад онд радиогоор шагдаргуайн сурвалжилж бэлтгэсэн уургийн үзүүрт нар мандна 3 хорлоогийн нэг зэрэг нэвтрүүлгийг сонсоод уйлдсуулаа. Одоо бодоход туйлын ичгөртэй харамсалтай. Би чинь нэг ч шүнч адуугийн мандалцаж байсангүй. Нэг удаа ч морийг нь авчирч өгсөнгүй. Ийм адуучны хүү гэж хаач байхгүй биз. 13 нас хүртлээр хамт байсан. Тэрнээс хойш гэрийнхэнтэйгээ хамт нэг сар л байжтэй гэж дурслаа. Ээж нь зав чөлөө муудаач жилдээ 2-3 удаа эргэж ирнэ. Хамгийн сүүлд 1986 онд нэг дүүтэй хамт эргэж иржээ. Тэгэхэд ээж нь хүүгээсээ ганц л зүйл гуйх гэсэн юм. Ээж нь дахиад эргэлтээр ирж чадахгүй болов. Нас би минь ч гүйцэхгүй нэ. Чадал минь барагдлаа гэд уйлж хэсэг дуугүй болохт нь юу гуйх бол гэж Төмөрбаатар бодож суужээ. Ээж нь миний хүү бошуухан гэртээ харайчтай гих дууны өнгөнд цөхөрсөн арга адсан өнгө айс хүүгээ хайрлах өгөөмөр сэтгэл тэр аяараа шингэсэн байв. Төмөрбаатар уйлж юу ч хэлж чадалгүй байсаар ээжигээ явуулжээ. Их хүн зүүн совинтай гэдэг нь үнэн. Түүнээс хойш ээж нэрж амтсангүй. 3 жилийн дараа нутгийн 2 хүн орж ээжийг нь нас барсныг дуулгажээ. Онцгой дэглэмтэй учир яалтчгүй. Харин 20 ангийн дарга нар чи ээжийнхээ хөшөөний чулууг шилж сонгож бэлтгэж өг гэснээр найзуудтайгаа хамтран хөшөөнийх нь чулууг засаж янзлан өсгийг нь сийлж явуулсан ажээ. Энэ л үед хүн шиг амьдрах минь яалаа гэж өөрийгөө зүгхий ихээр зүгчээ. Хугацаатай ялдаа усч 1991 онд суллагдаж бусдын адил амьдрыг хэмээн шийдэж баг нуурыг зорив. Хүн амтанд үзүүлэхэд нутаг усандаа очсны хэрэггүй зүүн урагшаа амьдр гэж альджээ. Баг нуурын нэгэн компанийн захирал Баатар гэдэг хүнтэй уулзаж мужаан хийх болжээ. Баатар захирал түүний яриаг сонсоод та олон жил шоронгоор явжээ. Одоо хөдөлмөр эрхэлж амьдрий гэж байгаа чинь тун зөв. Би таныг харж үзнэ гэд 120 мянган төгрөгийн үн бүхий хашаа байшин зэргийг өгч эзэмшүүлсэн байна. Тэнд нэг залуугийн хамт 2 жил шахам ажиллажээ.
Нэг удаа Батсүмбэрт очиж хүмүүсээс авах ёстой мөнгөө цуглуулж Улаанбаатарт 20,000 төгрөгтэй иржээ. Хотын дэлгүүр хоршоогоор явж байгаад хуучин нөхөдтэйгээ тааралдаж дуу шуу олон уулзцаасан аж. Уулзалтаа тэмдэглэж хундаг тавилгүй 2 өдөр архитжээ. Нэг мэтгэд халаас нь хоосорч найз нар нь салж одцгоо. Гэвч танилуд хаан мунтах 3 дахь өдрөө айлд архитж байгаад 1717 төгрөг хулгайлан энэ хэрэгтэй 4 жилийн хорих ял шийтгүүлж Мантын чанга тэглэмтэй хорих ангид очижээ. Ял эдэлсэн хугацааны тухай Төмөрбаатараас сонирхоод нэгэнт гэмт хэрэг үйлдсэн болохоор ял эдэлж алдаа дутагдлаа ойлгон гимших ёстой л доо. Тиймээс би аль ч хорих ангид оногдсон ажлаа хийж ирлээ. Далаа донд зүүн хараагийн хорих ангийн мод бэлтгэлийн хэсэгт булхайчин өмнө дэлгэрийн шоронд байхдаа барилгын төрөл бүрийн ажил хийж байлаа. Тэнд зочдуудал ус цэвэрлэх байгууламж, шуудан сургууль гээд олон барилга дээр ажилласан. 80-аад онд онцгойд байхдаа зураач, сэлбэрч, тогооч, мужаан гээд олон төрлийн ажил хийсэн. Мэргэжлийн шахуу гэх эдгээр зүйлийг шоронд байхдаа сурсан. Цөөн сар завсарлах хугацаанд авто сургууль төгсөж жолооч болсон. Улсад хэдэн жил ажилласан бэ? Батсүмбэрийн сангийн аж ахуйд сүүний тэрэг барьсан 4 сар юм уу да. Та мөн ч олон жил шоронд сууж олон хаврыг тогтожтэй. Зөрүүд зантай ам түргэн хэрүүлч гэх юм уу да. Энэ байдлаасаа олж их бурууддаг. Хоригдлыг дээрлэхэж талах хоолыг нь булааж байсан удаа нэгч байхгүй. Хоригдлуудын болохгүй үйлдэлийн учрыг эс мэдэн өмөрч буруудна. Албаны хүмүүсийн үгийг үлгэж аваад ярьчихна. Залуу байхдаа 3 удаа 1968, 74, 1979 онуудад оргож ял нэмүүлсэн. 9 дахь удаага шүүхээс ял сонсоод байна. Би одоо 50 хүрлээ. 50 насны 34 хаврыг шорон тогтож байна да. Гомдож явдаг зүйл бий юу? Баярлах гомдох зүйл гаралгүй яах вэ? Сүүлчийн хэрэг буюу 1993 оны 8 дугаар сард Мантаас оргосон хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 211-ийн 1 оргох 127-гийн 2 заллангаар 4 жилийн хорих ял оноосон. Энэ ял шийтгэл оноосон шүүгчд гомдох юм. Надтай хамт хорих ял эдэлж байсан Минт сайхан гэгч 7 хоног оргож 6 сарын ял нэмүүлж Мантта. Дорж гэгч 7 сард оргож Төв аймгийн 70 жилийн ой наадмыг үзэж тэнд архитан танхаарч цагдаа нартай зодтолдож байгаад баригдсан. Түүнд 6 сарын ял оноож Мант руу явуулсан. Хянагчийн имэйл хазаартаа морийг хулгайлж оргоод хулгайлсан зүйлээ бүгдийг зарсан. Би бишийг 1 жилээр шийтгэв. Гэтэл надад 4 жил. Урд өмнө нь би дандаа хулгай хэрэгээр шийтгдэж байсан. Гэтэл надад 127-гийн 2 дугаар заасан ял оноолоо. Анх удаа заллин хийж байгаа болохоор 127-гийн 1-ээр яллах байх гэж бодож явдаг. Ийхүү шүүгчд янз бүр хандаж үзмжээрээ шийтгэл оноож байгаад нь гомдох юм. Урд нь та удаадараа оргож байсан болохоор ингэж хандсан болов уу? Хамгийн сүүлд 1979 онд оргосон. Үүнээс хойш хичнээн жил өнгөрөв. Тэгэхээр хөөн хилцэх хугацаа өнгөрчихсөн байгаа үсттэй. Бид ч хуулийг муугүй мэднэ. Хорих ял идэх хугацаанд баярлах тохиолдол гарч байв уу? Хин ч хүсэшгүй энэ газараар олон жил явсан ч хүн чанараа алдахгүй байхсан гэж мэрэж явлаа. Баярлах, гомдох, өрөвдөх сэтгэлгүй хүн болчихвол хүн чанараа гэлээ гэсэн үг. Бараан ч гэсэн энэ газарт баярлах зүйл тохиолдолгүй яах вэ? Засгийн газрын ордны 2 хажуугийн талбайг манаахан боржиндож байсан. Дээрээс нэн яаралтай дуусгахыг үүрэг болгож манай дарга нарч биднийг шахсан, ажилч өрнөж төлөвлөсөн хугацаанд нь дуусгасан гэсэн. Тэгээд манай ангийн удирдлагуудыг шагнасан байсан. Орлогч дарга дэд хурандаа дорд сурунгаа биднийг цуглуулж яриа ихтэй. Та нарын хүч хөдөлмөрийн ачаар бид ийхүү шагнууллаа гэхэд олон хоригдол өөрийнх нь хөдөлмөрийг үнэлсэнд баярлаж нулим сунаж байсан. Ээжийн шарлын хөшөөний чулууг бэлтгэхийг зөвлөсөн төлөөлөгч цогхүү уг чулууг бэлтгэлцсэн нөхдөө баярлаж явдаг. Энэ байдалтай гутардаг уу гэхэд мэдлэг чадваргүй, харьцааны соёлгүй, цэргийн жалб хаагаагүй зарим нэгэнд нь зэмлүүлж өмнө нь толгой гудайлгаж байгаадаа гутардаг гэв. Тийм хүн байж магадгүй. Гэхдээ та өөрийгөө тэднээс юугаараач дээрдэх зүйлгүй хүн шүү дээ гэж ганц удаач болов бодож үзсэн үү гэхэд тэрээр бодлогошров. Таны сэтгэлийг зовоож байгаа зүйл юу вэ гэж асуухад нарсанд л ясаа тавихгүй юмсан гэдэг бодол толгооноос салхаа байлаа гэд уртаар санаа алдав.